Санжийн баярыг авилгатай тэмцэх газарт дуудаж 10 гаруй цаг байцаалт авлаа. Алтчин хилээр гарах гэж байхад нь баривчилж ганц худагт хоржээ гэгчлэн шугацгаалаа. Логикоор нь бодоод үзвэл энэ нь боломжгүй зүйл юм. Тайлбарлах гээд үзье. Авилгатай тэмцэх газрын дарга инх жаргал нь Санжийн баяраас байцаалт авч чадах уугүй юу гэдг нь хамгийн ихний том эргэлзээг дагуулна. Учир нь Халтмаагийн Батболго ерөнхийлөгчөөр сонгогдсон хамгийн түрүүнд авилгатай тэмцэх газрын даргыг дуудаж офшорт байгаа хөрөнгийг шалах үүрэг өгсөн. Хариуд нь мань нэр тайлбар тавьж манай авилгачдын хөрөнгө байрлсан Америк, Англи, Сингапуртай эрх зүйн харилцан тусалцах гэрээ байхгүй. Тэрээгүй учраас тэр улсуудын хуулийн байгууллагууд бидэнтэй хамтарч ажиллахгүй байна. Эсхийгээд замхруулсан. За тэрэн тэгтэл шал худлаа байжээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Зандаа Хүүгийн инх бол Америкийн нэгдсэн улсад очиж ажиллаад ирэхдээ Америкийн хуулийн байгууллагынхаа уулзаж Монгол улсаас хууль бусаар гадаад гарсан хөрөнгийг буцааж авчих талаар ярилцаад ирсэн байна. Үүнд Америкийн нэгдсэн улсын тал 100% дэмжихээ илэрхийлээд бид гадаадын диктаторууд авилга офшорын мөнгийг хадгалдаг хууль бус зүйлсийг өөгшүүлдэг улс биш ээ. Манай улсад үл хөдлөх хөрөнгө авч байгаа бол хаанаас орлого олсноо мэдүүлдэг ёстой. Бид хуулиа байрна хэмээн хариулжээ. Тамгын газрын дарга инх бол цааш нь Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яам холбооны мөрдөгт очоо Дэлхийн банкны хулгайлагдсан хөрөнгийг буцааж өгөх хөтөлбөрийнхэнтэй уулзахад бид аль 2014 оноос эхлэн танай авилгатай тэмцэх газар прокурор ерөнхий газар цувар сургалтууд явуулсан. Та нар өөрсдийн хөрөнгийг хаана байгааг нь мэдэх юм бол ийм загтал бичиж болно гэд загтлаа хэрхэн бичгийг нь хүртэл зааж өгсөн. Үүнээс гадна хулгайлагдсан хөрөнгийг буцаан авахд эрх зүйн тусалцааны гэрээтэй байх нь шаардлагагүй болсон. Нэгдсэн улсын байгууллагын авилгын эсрэг конвенцийн дагуу хүсэлтээ гаргах төдийдөл асуудал шийдэх боломжтой хэмээн хариулжээ. За тэгэхээр авилгатай тэмцэх газрыг толгойд зугаа инх жаргал хэний талд үйлчилж байгаа нь ийхүү тодорхой боллоо. Ийм хүн Санжийн баярыг 10 цаг байцаах уу? Мань баяр авилгатай тэмцэх газарт очиж 10 гаруй цаг босно үнэн бол тэрвэр байцаагдсан биш. Харин эсрэгээрээ инх жаргал нь баяртай байцаагдаж зовлонгоо тойчин загнуулсан байж таарах гээд байна. Баярыг байцаалаа хэмээн баярлан жаах эрт байна. Бүхэл бүтэн ус байна даа энэ чинь. Хэдхэн тооны авилгачтай дарж чадахгүй бол бид чинь хэн болох юм бэ? Ерөнхийдөө авилгач баярыг авилгатай тэмцэх газарт авчиж байцаасан хэмээх үлгэрийн тайлан энэ. Тэд зүгээр л цаашид яаж хууль мужихаа ярилцсан л байх. Харин Алчингийн хотод хууль зүйн сайдаас асуусан дээрх үү? Төгсгөлд нь нэг зүйл дуулгая. Тамгын газрын дарга Зандаа Хүүгийн бол Америк нэгдсэн улсын хуулийнхантай Санжийн баярын байшингуудын талаар ярихад та нарт тийм шаардлага байгаа бол манай төсөлтөд гарга. Хаанаас ямар мөнгөөр авсан гэдэг гүйлгээнийх нь баримтыг бид өгнө. Тэгээд танаа шүүх шийдвэрээ гаргамагц бид тэдгээр байшингуудыг дуудлага худалдаанд оруулаад мөнгийг нь та нар улс руугаа авч болно хэмээн зөвлөжээ. Ийм л амархан байсан байна. Тэгэхээр одоо энэ ажиллагааг саатуулаад байгаа инх жаргалыг өөрчлөх талаар ерөнхийлөгч Батболго санаачлагтай ажилламаар байна. Угаасаа түүний дарга байх хугацаанд хуулийн дагуу 2017 оны 11-р сарын 17-ны өдрөөр дуусгуур болсон гэх ба Мие инх болтон хамгаалаад болохгүй байгаа гэдэг юм билээ.